Өнөөдөр бид хевсний галт хэр тэсвэртэй болохыг туршиж үзэх болно. Тус 2 хевсийг яг ижилхэн хэмжээтэй шилэн савнд тус бүртэн 5 секунд галаар шүршгэд гарсан үр дүнг та бүхэнд одоо харуулъя. Синтетик хевс маань туршилтын явцад бол мяндсан утсаар хийгддэг учраас маш хурдан шатаж галыг дэмждэг нь бол харагдаж байна. Мөн шатаж байх явцдаа хортхи ялгар болдог. Энэ нь бол хүний амьсгалын замыг богдуулдаг учраас бид нар сая туршилт хийхдээ бол хортхи багтаа байсан байгаа. Ноосон хевс маань бол байгалийн гаралтай бүтээгдэхүүн буюу 100% хоньны ноосоор хийгддэг учраас бидний хийгсэн туршилтын явцад зөвхөн өнгөн хэсэг нь шатаад суурь нь бол шарлаад үлдсэн байгааг харж байна. Мөн цааш галыг дэмждэг нь бол харагдлаа.